Нэгдсэн үндэсний байгууллагын онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэй нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан зодын амжилт хүртсэн малчин эмэгтэйчүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламжийг 9 аймгийн 72 сумын 4,000 гаруй охид эмэгтэйд хүргэж байна. Энэ оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон онцгой байдлын байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг Дундговь, Говьсөнбөр, Дорногов аймгийн 12 сумд ажиллаж хүмүүнлэгийн тусламжийн багцыг малчин эмэгтэйчүүдэд хүргэлээ. Их л хэцүү байсан да. Ер нь идэх юмгүй болоо гэр мал ер нь гэрэн гадаанаас гарах юм байсан. Сүүлдээ тижээгээд тижээл авахгүй тэгэл 3 сар гэрээрээ ирэх болсон. Би өөрөө нөгөө би давхар бихтэй болохоор жоохон тонус монус өгөө жоохон хөндлөөс нэг малуу тижээх өмжих болохоор дуудлага өгөн тэгэл дуудлага нь очиж чадахгүй бол ирж нэг яаж хийж байгаа л ирж мэрж л үзүүлдэг лээс. Өдөөнөр хэдэн малаа юугаал үржүүлэл өсгөл байл гэж бодоод шүү дээ. Манай нөхөр чинь өөрөө морь уйдаг болохоор хөдөө их сонирхолтой төврөн их юу гэсэн юу гэдэг шүү дээ. Нэг ороо ирчээ тэг өглөө явсаахгүй. Тэгсэн чинь бүр өглөө энэчээс нэг 9 мөсийн үед гараад тэгээ бүр цас ухсаар ажгаад өдөр бүр 3 гэж очсон. Тэгэл тэрнээс нь хойш би ерөөсөн тэгж би уг нь эхлээд хүүхдээ аваа яваадсан байхгүй сүлд нь тэгээд юм дахиж баг яваагүй дээ. Адуу өхөр хон ямаа байсан тэгээд өхөр бол гайгүй хон ямаа бол айгүй одоо баг 50% дээшин гэхээр хорогдсон. Сэтгэл зүйн хувьд бол бас ер нь бол сайн гэж бол хэлэхгүй шүү дээ. Яаж бодоод айгүй тийм одоо энд бол ингээд бас тохиолдлууд бас сонсогдол байсан л да. Одоо энэ тэнд ингээ яхад малаа алдаад сэтгэл зүгээр хямраад тэгэл би минь үдчихэ энэ гэсэн тиймэрхүү тохиолдлууд сонсогдчихлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан өнгөрсөн 1-р сараас охид эмэгтэйчүүдэд нэр шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцыг орон нутгад хүргэж эхэлсэн юм аа. Малчин эмэгтэйчүүд бас тэр болон ирж одоо сум орон нутг руугаа орж ирж одоо бараа үйлчилгээгээ авах тийм тохиолдол бас хомос байдаг болохоор энэ бараа үйлчилгээ нь одоо яг малчин эмэгтэй гар дээр очиж байгаагаараа авааштай юм байна. Энэ эрүүл ахуйн зүйлс нь бол бас мөнгөнд тусламж үйлчилгээнээс илүү маш үр дүнтэй бараа үйлчилгээ гэж бодож байна. Мөн Дорногов аймгийн ерөнхий боловсролын 3 сургуулийн дотор байрны өсвөр насны 2000 гаруй охинд эрүүл ахуй, ариун цэврийн багц, гар утасны нэгж, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөө бүхий мэдээллийн тохимолуудыг хүргэлээ. Ер нь бол бидэнд хэрэгтэй олон юм их юм байсан. Тэгээд зарим нь өдрийн ахуй хэрэглэн, зарим нь хичээл орохоор нөгөө байранд бас юм унаад бидэнд хэрэгтэй байсан. Манай суманд ер нь айгүй хэцүү үйл болсон гэсэн шүү дээ. Зарим хүүхдүүд нь бүр эцэг ихтэйгээ ерөө холбоо барихгүй өвлийн амралт болохоор эцэг их нь хөдөө гадаанаас ирж чадахгүй эсвэл замдаа суусан тийм их асуудал их гарч ирсэн. Ажлын хэсгийнхэн орон нутгийн удирдлагуудтай зудын гамшигаас үүссэн нөхцөл байдал, тусламж дэмжлэгийн үр дүн, эрх өвөл хаврын бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм аа. Ер нь бол маш хүнц өвөл болж өнгөрсөн. 11 сараас 12 сарын 13-ны хугацаанд ерөөсөө л яг 1 сарын хугацаанд 3 удаагийн маш хүчтэй хамгийн доод нь 24 цаг, дээдх нь 72 цагийн ийм шуургатай. Тэгэл ерөөсөө цас бол дагтаршаал ерөөсөө тийм дандаа л овоо толгойд ихтэл тийм болчдөг. Иргэд бол ер нь малыг одоо нөгөө хөл гарыг хөлдөөхгүй тулд байгаа хэдэн малаа нэг цасан дээгүүр нэг жоохон цасгаа юу зам гаргаал тэрүүгээр нэг оруулж гаргадаг нэг малаа хөлийг хөлдөөхгүй тулд хөдөлгөж байсан ийм л янзтай өвлийг бол тавсан. Энэ дээрс одоо ямар сургамж авав? Одоо хэдүүл хооштой яаж анхаарах хэвтэй, яаж ажиллавал бас болох хэвтэй вэ гэдэг чиглэлээ бас эмэгтэйчүүд болон одоо бүх өрхийн хоол малчттай л ингэж ярьлаа л да сум орон нутгийнхаа. Одоо энэ багцыг одоо хүргэж манай бүх одоо 16 дээрс нь зорилтод 2 иргэнд маань ингээд нийтдээ 18 иргэнд маань хүртээлээ шүү дээ тий. Ер нь тий эн чинь нөгөө дараагийн сургамж болох дээрс нөгөө нэг за ер нь бид нар бас шүү дээ нөгөө хүн өнөө хэлхээс нааш цаас чигээс нааш гэдэг шүү дээ тий. Яг дээрэн шиг л бид нар ер нь ийм байдал ороход одоо бас бид нэг ийм юм энэ бэлдсэн байх юм байна гэдэг бас санаачтай бас авч байгаа тийм л болж байгаа байхгүй тийм ээ сургамж гэх юм уу тийм л үйл ажиллагаа болж байгаа. Тус хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хөдөөгийн малчин эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл зүйн болон бусад асуудлуудыг судалсан ингээд сонгогдсон аймагуудын охид эмэгтэйчүүдэд зориулан аюулгүй орчин байгуулахаар төлөвлөж байгаагаа ажлын хэсгийнхэн ярьж байлаа.
Нэгдсэн улсын байгууллагатай ер нь бол тууштай хамтарч ажилладаг. Бид нар байнга одоо тусламж авдаг, байнга бид нартай хамтардаг. Маш олон төслүүдийг манай аймаг, манай эрүүл мэндийн салбар бол амжилттай хэрэгжүүлж байгаа. Зуудын дараах сэргэлтийн бичил тэжээл гэдэг юм энэ төслийг авч байна. Одоо дахиад бид нар 0-5 насны хүүхдүүдийн бичил тэжээлийг хэрэгжүүлэх гэж төслөө өгсөн явж байгаа. Гэх мэтлэнгийн маш олон одоо нийгмийн тулгамдсан асуудлыг маш олон зорилтод бүлэгт чиглэсэн оновчтой хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сан, нийт байгууллагын одоо донор байгууллагын чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Энэ нь яг одоо газар дээр хөрсөн дээр хэрэгжиж одоо нийгмийн одоо тулгамдсан олон асуудлуудыг шийдэж байгаа гэдгийг бас цохон тэмдэглэж хэлхийг хүсэж байна.